Та бүхэндээ 2026 оны 1 сарын 19-ны гэгээн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр сар маань иргшээж байгаа даваа гараг. Энэ өдрийн хэлтэй өнгө нь цэнхэр, цагаан, мөнхлөг. Бидний анхаарах ёстой гол эрхтэн болохоор биеийн гол хэсэг болохоор бидний зүүн хөл байгаа. Тэгэхээр унаж бэртгүй зүүн хөлөө зохих үед мэ тэгэж болохгүй шүү. Яагаад гэвэл энерги нь сул байгаа учраас цаашаагаа дамжиж болжгүй гэсэн үг. Тэгэхээр цөмөрөө зүүн хөлөө илүү хайрлаж гамцгаая. Анхаарах ёстой жилтэн байх гэх юм бол гахаа жилтэнгүүд маань байгаа. Тэгээд одоо хүмүүс маань шиний нэг уучраас хүслээ бичээ гэж агай ярьдаг шүү дээ. Гэхдээ Тэнгэрийн одоо энэ гаригуудын маань байгаа байрлалаас харж үзэхэд нар маань, бод гариг маань, ангараг гариг маань бүгдээрээ материалын ордонд харин бидний сар маань тийм ээ бидний хайрын бурхан маань одоо бүхнийг өөрчлөгч гаригууд маань бүгдээрээ Тэнгэрийн ван гаригийн иргэшээлд байгаа учраас цөмөрөө хүслээ бичих гэхээсээ илүү харин эсрэгээрээ одоо яг хийх одоо зорилго те хийх төлөвлөгөөнийхөө төлөө дагуу явах үйлдэл хийхэд илүү их ээлтэй байгаа шүү. Тэгэхээр цөмөр өнөөдөр хийх гэсэн ажлуудаа хийцгээе, төлөвлөсөн зүйлүүдээ хийцгээе. За ингээ бүгдээр нь амжилт хүсье. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Австралиас олонд байлаа. Бүгдээр нь баярлалаа. Баяртай.